Сайн уу Библи, Есүс ба дагалдагчид 2. Марк 9-р бүлэг 30-аас 35 дугаар ишлэл. Есүс шавнартаа өөрийнхөө тухай олон зүйлийг зааж ойлгуулахыг хүсэж байлаа. Тиймээс тэрээр өвчтөе хүмүүсийг эдгээж, салхи шуургыг намдааж, хитгэн талах загсаар олон хүнийг хооллох зэрэг олон гайхамшигыг үлдэхдээ шавнараа дэрэгдэн байлгаж бүгдийг нь харуулдаг байсан юм. Гэвч шавнар нь Есүс хэн болохыг ойлгохоосоо илүү түүний үйлдсэн гайхамшгуудыг сонирхож байсан бололтой. Тиймдээч нэг өдөр Есүс шавнараасаа ингэж асуусан байна. Хүмүүс намайг хэн гэж хэлж байна вэ? Шавнар нь зарим нь таныг Иохан Баптист гэж, зарим нь Илия эсвэл нэгэн иш үзүүлэгч гэж хэлдэг гэж хариулжээ. Тэгэхэд Есүс дахин асуув. Тэгвэл та нар намайг хэн гэж бодож байна вэ? Энэ үед Петр хариулснаа нь та бол Христ буюу аврагч билээ. Петрийн хариултанд Есүс баярлаж тэдэнд маш чухал зүйлийг хэлжээ. Би зовж хүмүүсийн гарт баригдаж цовдлогдсон үхэх боловч 3 дахь өдөртөө амилнаа. Гэвч шавнар энэ үгийг нь ойлгож чадаагүй юм. Есүс дахин нэг удаа өөрийгөө хэн болохыг тэдэнд харуулжээ. Тэрээр шав нарынхаа цөөн хэдийг авч өндөр уулан дээр гарч өөрийнхөө өөрчлөгдсөн дүр төрхийг үзүүлсэн байна. Есүсийн өмссөн хувцас нь цайран гэрэлтэж, энэ дэлхийд үзэгдэж байгаагүйгээр гэрэлтэж байсан гэдэг. Тэрээр Илия болон Мосетэй ярилцсан байна. Гэвч шавнар нь Есүс үнэхээр хэн болохыг ойлгосонгүй. Тиймээс тэд "Эзэн минь, бид эндээ бай. Танд болон иш үзүүлэгчдийн төлөө асар барья" хэмээн утгагүй зүйл ярьжээ. Дагалдагч нар үнэхээр гайхмаар шүү, тийм үү? Хэрвээ ойлгож байвал мэднэ гэж, ойлгохгүй байвал асууж болох байтал тэд тэгсэнгүй. Есүс байнга өөрийгөө харуулж, зааж өгч байхад нь шавнар Есүсийн тухай бодохын оронд "Хэн нь агуу вэ?" гэж хоорондоо маргалдаж байжээ. Бид бүгдийн мөнгийг хариуцдаг. Тэгэхээр хамгийн агуу нь би. Би Есүстэй зэрэгцэж хоололдог. Тиймээс хамгийн агуу нь би л байж таараа. Би Христ гэж зөв хариулсан. Тиймээс би хамгийн агуу нь гэх мэтээр бие биенээсээ илүү гэж маргалдаж байв. Есүс тэдэнд хэрвээ хэн нэгэн хамгийн түрүүнд байхыг хүсвэл хамгийн сүүлд байх ёстой, бусдад үйлчлэх ёстой гэж хэлж байсан шүү дээ. Хүүхдүүд ээ, хэрвээ бид Есүсийн үгийг сонсож, түүний үйлдсэн гайхамшигыг харсан ч Есүс хэн болохыг мэдэхгүй хэвээр байвал бид ч гэсэн дагалдагч нар шиг буруу зүйл ярих болно. Энэ 7 хоногт бидэнд ярьж буй Есүсийн дуу хоолойг анхааран сонсъё. Есүсийн үйлдсэн гайхамшиг, хувирсан дүр төрх, загалмай ба амлалтаар дамжуулан биднийг хайрлаж аврахаар ирсэн Есүс бидэнд юу хэлж байгааг сонсож, ойлгож чаддаг байгаасай.